Үзэгч таны харж байгаа энэ хоёр яндангийн өтгөн утаа ялгаруулж байгаа нь түүхийн нүрс түлж байгаа айлын яндан. За харин шингэвтэр цагаан утаа ялгарч байгаа нь шахмал түлш хэрэгэлдэг айлын яндангаас гарч байгаа утаа. За түүхийн нүрсний өтгөрсөн утаанд дагуулгадах хорт бодис нь хүний биед олон сөрөг нөлөө үзүүлдгийн хамгийн ойрын жишээ нь ханиад хоолой өвчлөлөө. За тиймээс агаарын бохирдол хамгийн ихтэй бүсэд тооцогддог сонгой айрхан дүүргийн 27 дугаар хорооны иргэн сэрж мэдэг бүрэн халаагуур шилжих мөнгөний боломжгүй учраа хорт утаа бага ялгаруулдаг гэх шахмал түлш хэрэгэлдэг болжээ. Би түүхийн нүрс хэрэгжилж байсан. Ягаад энийг яасан гэхээр үнэхээр нэг айлч гэсэн. Одоо манайх хоёр айл байгаа. Хоёр айлч гэсэн яндангийнхаа үнэхээр хоргоо утаа гаргаж үзье. Үнэхээр ашигтай юм хийд юм уу манай Монголд? Хийдгүй юм уу? Үзье. Өөр дөр туршиж байгаа байхгүй би. Тэгсэн үнэхээр бас юу үнс маш бага. Гэр ороолын бид нар чи үнсэндээ дарагдсан шүү дээ үйлд үннийг хэлгээд. Үнс маш бага гарч чана. Маш гоё дулаана хадгална. Би чи өдөрт түүхийн нүрсийг бол за өглөө босч 7 цагт хийж байгаа. Тэгээд тэр чи түүхийн нүрс ерөөсөл яг цогоо 3 цаг хадгалдсан шүү дээ. Тэгэл байхгүй. Дахиад төлнө. Дахиад утаа тортог. За ирэл болоо би бүр дийлхэ байгаад сая ханиад хөрөөд өөрөө хоолоо өвдөд. Тэгээ үдсэн чань утаа турдаг байхгүй. Өөртөө айгүй сайхан байна. За шахмал түлш нь үнэхээр хорт утаа бага ялгаруулдаг нь юугаар батлагддаг. За шахмал түлшний хэрэглээг нэмэгдүүлэх боломж байгаа эсхийг бид тодруулахаар сэрж мэдэг гуайн шахмал түлшээ авдаг үйлдвэрийг заалган очсон юм а. За тус үйлдвэр нийслэлийн иргэдийн тодорхой хувийн хэрэглээг хангах хүч хүчин чадалтайч төрийн дэмжлэг бодлого муугаас үйл ажиллагаагаа чадан ядан явуулдаг гэлээ. Ерөнхийдөө утаагүй зүйлс болно. Утаа багтаа гэж үзнэ. Утаагүй түлш гэж байхгүй шүү дээ. Утаа багтаа түлш. Тэр нь стандарт хангажаа гэж ойлгоно. Сайжруулсан зүйлс авъя гэх тендер зарлчихж байгаа. Тендерт оролцохоор зэрэг ялсан ядагдсан ч гэсэн хоёр тал хоорондоо маргаа үүсээд хуулийн тэм их зохицуулттай байд юм байна. Тэгэл тендер нь хоошоо ингээд ухраал маргаа үүсгэж юм бол ингэсээ 3-4 сарыг авдаг. Тэгжээд одоо нөвч өнгөрөх гэж шүү дээ. Жишээ нь ийм зовлон үүсэж байна. За энэхүү утааг бүр мөсөн арилгаж чадахгүй ч хорт бодисыг нь багасгах боломж шийдэл нь байгаа ч хэрэгжих хүрээ нь хумигдмал байдалтай байгааг үзэгч та бүхэн харлаа. За уг нь түүхийн нүрс түлж байгаа айлууд бүгд л утааг арилгах хүсэлтэйч санаачлаг гаргаж байгаа нь нийт нүрс түлж байгаа айлуудтайгаа харьцуулахад хуруу дарам цөөн байгаа. За тиймээс иргэнтэй утаанаас олж өөртөө нь заавал бодит тохирол учрах хүртэл нүрстэйгээ зуралдах уу эсвэл өөрийнхөө хичээл зүтгэлээр түүхийн нүрснээс татгалзах боломжийг ашиглах уу гэдэг нь зөвхөн танаас хамаарах асуудал юм а.